Нусны асуудал манай энд ирнэ. Задгаа бас 90 хавар шүү. За манай новотер ус бол одоо шаргын хамтын хүч баг манай Чухалдаг хоёрын зааг дээр байдаг. Яг нутгийн зааг дээр байдаг. Энэ одоо хоёр багийн нийлсэн 20 гаруй өрхийн 20 гаруй мянган мал бодвог нийлсэн олон малыг одоо ундаалж идэг. Бас аратан жигөртөн нэг ховор нөгөө бүхэн эдэг хүртэл одоо ашиг шимэд хүртэл ундаалж идэг. Энэ сайхан ус байгаа. Энэ нөгөө ус чандман нэрлэг гэдэг шиг бид бүхэн энэ усаа хамгаалж хайрлж ингэж энийг хаш хамгаалсны үр дүнд бас сүүлийн 2-3 жил урсац хүмүүс маш сайжраад малчд маж гэсэн ам сайтай байсан. Тэгээ бас энэний хажуугаар зүү ус одоо амтан бас мал адах усаа оруулаад амын нээгээд дутуу орхисноос болоод хашаа маань сүйдэж муудаад ийм болцсон урсцсан одоо татарцсан юм байсан дэр өнөөдөр бол бас дахин сэргээгээд бүр өөр шин технологиор шин ашаа атгах жагаад ийм үйл явдал болж байна. Болог ингэж хаш торлоод байгаа маш их дэмжиж байгаа. Энэ 90 зүйтэй зөв зүйтэй байна. Энэ чинь жил ирэх тусам бол энэ ус нь хавардаад байгаа. Энийг ингэж хаш хамгаалж ингэж ээжил усаа элбэг юугаар нь авч үлдэхгүй бол нэг мэдгэн ширгээд алга болохыг ч үгүйсэх газар байхгүй. Бид нэр хүүхэд байхнаа л энэ ус байдаг гэсэн болохоор бидний энэ усыг их сайн мэднэ. Тэгээд манайх бол энэ уснаас байнга малаа осолж яадаг. Биднээс одоо энэ багийн төв дээр нь бол эвдэрж явах дээр нь бол энэ янзлдаг хүн гэж байх. Өмнө бол нэг хүнд даатгч өгсөн байсан. Тэр хүн маань шилжээ явцсан. Тэгээ одоо оохондоо бол тийм даатгч байсан хүн амт янзлж барьдаг хүн байхгүй. Тэгэл эвдрээд бол тэр чигт иргээл тэр чигээрээ л байждаг. Ер нь бол энийг хаш хамгаалсны дараа одоо малчид иргэд бол маш санаачлахтай энийг одоо хамгаалж олон жил одоо үр бүтээлтэй ашиглах үүднээс одоо их анхаарал тавьж өөрийн гисэн байр суурьтай ажиллаж амьдарч одоо мал ахуйгаа усалж хэрэглэхэн зүйтэй байх гэж би ойлгодъё. Энэ одоо яг энэ дээр би 30 гаруй жил 30 хэдэн хаврал эндээс малаа услаад ингэж малгаа дуулмалж ирсэн. Ер нь өглөөвөрийн 5 жин гэрэл усандаа ирдэг байсан шүү дээ. Усаа авах гад бодвог ороод нэг ус болон хуртулчхаас өмнө усаа авъя гэл ингээд нар гарахаас өмнө авдаг байсан. Мөн одоо мал ахуй услан энэ шавар шавхаад унан айцтай айзамтай унан тэрнээсээ болоод зүүсээ хорогдол гардаг. Тийм байсан бол энэ тор хийснээс хойш маш гай болоод нэг жил бол бөөр замаг суугаад ургаад энэ бол бүр борог шот гой болцсон байсан. Одоо ийм хашаа атгаад бүр хашаага өшөө сайхан таатгалбагийн тодруулаад энэ дотор өөр одоо юу хийж болохоор байна мал амт оруулахгүй ургамал бот мод цөөг юу байна тийм тарихч одоо боломжтой ийм сайхан болж байна. Тэгэхээр энийг цаашд одоо бидний цэцэг хэмээн тайрлж хамгаалахын төлөө хүн бүрийн малчин өрх бүрийн одоо хүчин чармаалт хэрэгтэй. Наа чин 10 тэмээ ороод ирэхдээ энийг нэг шагнуулахгүй бол хол биш гэдэг чинь. Нэг бол бүр доор ингэ. Овоотын булгийг 240 м-ийн урттай тараар хашиж хамгаалж байна. Үндсэндээ нэг 50-аас 55 градусын дотгошоогоо налуу байдлаар хийж өгсөн. Налуу хийж өгснөөрөө бод маш өргөж хашаа хороо эвдрэхээс сэргийлсэн ийм давуу тал ажиглагдж байгаа. За энэхүү хашиж хамгаалсан торныхоо ирмэг дээр нь цифрээр тэмдэглэгээнүүдийг хийж өгсөн. Тэгээд энэхүү тэмдэглэгээний учир маань гэвэл одоо нутгийн иргэд байгаль хамгаалалд оролцоогоогийн жишээ болж иргэд маань одоо 1-ээс 3 дугаар баг нь бол одоо доржих 3-аас 7 батях ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар тор шонгоо өөрөмсөг байдлаар одоо харж хамгаалах. За зарим нэг тор шонгийн гагнаас эвдэрсэн байлаа гэхэд тэрийг одоо тухайн даруйд нь тухайн хариуцж байгаа малчин маань засах байдлаар ингэж ашиглаж байгаа хүн нутгийн иргэд маань хамгаалагч байдлаар оролцож байгаа ийм сайн жишээ тогтож байгаад баяртай байна.